Тэгээд өчигдөрхөн одоо Монгол улсын ерөнхийлөгч нагийн хөрсөөр 42 дахь одоо үйлдвэр нь манай дээр хийлээ. Тэгээд 43 дахь үйлдвэр Эден компани дээр авсан байна тийм үү. Тэгээд одоо ингээд манай Эден компаниас манай харилцагч одоо бүтээгдэхүүн одоо энд байна. Магадгүй бид нар 10 хэдэн жилийн өмнө бол тэ гадаад руу ингэж явж ийм хэмжээний үйлдвэрүүдийг бид нар орж судлаа үзье гэж ордог байсан бол одоо үнэхээр бид нар дотоодтой ийм одоо үнэхээр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, технологи, сэтгэл шингэсэн том үйлдвэрүүд бол бий болгож байгаа юм байна. Яг Японы үйлдвэрүүдтэй бид нар бас ингээ үйлдвэрийн туур хийжсэн. Яг л Японы үйлдвэрүүдтэй ерөөсөө стандартын хувьд бол энэ тэнцүү маш гоё. Монголын ард том ухаантайтай үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг улсууд их байдаг. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөхийн санаачилгаар хэрэгжиж буй хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийн баялаг бүтээгч бизнес туур аялал боллоо. Тодорхойлбол төрийн тэргүүн эх орондоо хүнсний хувьсгал хийх зорилгынхаа хүрээнд үйлдвэрлэгчдэд түшиглэх бодлого баримтэлж тэднийг бүх талаар дэмжиж байна. Үүний нэг нь тэдний уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах бизнес туур аялал юм. Бид нар бол яг л бүтээхийн төлөө төрсэн хүмүүс ингээд цааш тэднийхээ хамтраад бие биенээсээ шинэ технологи, шинэ санаа, мэдээж бизнес шинэ санаа, шинэ технологи байдаг. Энэ жилээс бид нар дараагийн шатандаа шилжихээр үл маш олон зүйлийг төлөвлөж байгаа. IPO гаргахаар бид нар судлаад төлөвлөд ингээд явж байгаа. Жишээ нь өчигдөр ихэд одоо миний бодлого ирж захаад өнгөд би сандраа одоо за би тэгвэл бартер дийлдэ би гутал хийлгээ гэсэн чинь зүгээр хэрэгтэй хөтөө гутлаа хийлгээр одоохондоо би мөнгө төлөхөд авчаа гэдэг амар гой санагдсан шүү дээ. Өнөөдрийн аялал та нартай ингээд нэг баг болоо явж байгаа да баяртай байна. Цаашдаа тэгээд залуу хүн зорилго хийж бүтээх хүсэл маш их байгаа. Тэгээд одоохондоо ямарсан сайхан суралцаад явж байна. Та бүдээсээ суралцаад зөвлөгөө аваад тэгээд үйлдвэрлэлээс хөгжүүлээд явах юм зорилготой байгаа. Манай уялаг бүтээгдэхүүн ийм үлгэн жишээ. Баялаг бүтээгч бизнес туур аялалд Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр, Гайлын ерөнхий газрын Гайл татварын ахлах байцаагч Эрдэнэбат, татварын ерөнхий газрын татварын орлогын газрын захирал Мегмар Жов, нэгдсэн үндэсний байгууллагын аж үйлдвэр хөгжлийн байгууллагын хөтөлбөрийн зохицуулагч мөнх болорноор оролцож аялагчдад холбогдох мэдээлэл өглөө. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч болон ерөнхийлөгчийн хамгийн газар нийлээд одоо 100 гаруй үйлдвэрээр орж ажиллаж байгаа. За Монгол Улсын ерөнхийлөгч дангаараа 43 үйлдвэр дээр ажилласан. За энэ одоо 43 үйлдвэрийн одоо мэдээ сурвалжлага одоо контентууд одоо телевизээр тогтмол явж байгаа тийм ээ. Үйл одоо ерөнхийлөгчийн ажиллаж байгаа үйлдвэрлэлийн талаар. Тэгэхээр энэ мэдээ сурвалжлага нэвтрүүлгийг үзээд орон нутгаас болон нийслэлээс маш олон баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчид холбогдож байгаа. Энэ үйлдвэрүүдийг бид үзмээр байна. Орчин үеийн одоо инновац шингэсэн, технологи шингэсэн энэ хүмүүс одоо үйлдвэрүүдээс одоо үзэж туршлага судалмаар байна гэдэг маш их хүсэлт ирсний үндсэн дээр баялаг бүтээгч дэмжих холбоо өнөөдөр энэхүү аяллыг одоо анх удаага зохион байгуулж байна. Одоо үйлдвэрлэгчд маань маш их одоо баялагийг бүтээж байгаа. Гэхдээ цаашдаа бас илүү өсөж өргөжих Монгол улс одоо үндэсний үйлдвэрлэл нь илүү хөгжихэд олон улсын байгууллагын зүгээс ялангуяа нүүбийн төрөлдсөн одоо техникийн тусалцаа үзүүлдэг байгууллагын зүгээс ямар одоо дэмжлэг тусалцаа хамтын ажиллагаа шаардлагатай байна гэдгийг тодорхойлоход илүү одоо ач холбогдолтой ийм одоо бизнес аялал болж байна. Тэгэхээр татварлагчид маань үйлдвэрлэгчид маань өөрөө энэ хууль заасан энэ боломжуудаа бас хууль эрхлэх орчиндөө өөрсдөө эрхээ эдлэх боломжоо бас сайн судлах хэрэгтэй. Мөн татварын албан дээр бас энэ талаараа зөвлөгөө сургалтын үүсэл хамтдаа явах болов та бүхэнд бас олонсон маш их боломж эрхүүд байгаа шүү гэдэг бас энэ зориуд хэлмээр байна. Ерөнхийдөө жил болгонд татварын албанаас маань татварлагчдын өдрүүдийг зарладаг. За энэ жилийн үед бол 2023 оны 5 сарын 8-ны өдрөөс 12-ны өдрөө зохион байгуулалтаар бэлтгэл ажиллагаа бид хангаж байна. Өнөөдрийн
Туур аялал бол бизнес эрхлэгч болон төрийн байгууллага хоорондын харилцаа уялдаа холбоог сайжруулах чиглэлээр бас нэлээд давуу талтай тийм үйлчлэл ийм туур аялал болж байна. Тэгээд Галин байгууллагын зүгээс бизнес эрхлэгч баялаг бүтээгчтэйгээ дэмжих чиглэлээр маш олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Тэгээд тэрний хүрээнд бас Галин байгууллага ямар үйл ажиллагаа явуулж байна, Галин байгууллагаас хууль тогтоомжийн хүрээнд ямар үйлчлэгээ үзүүлэх үү тэр талаар баялаг бүтээгчтэй бид бас зөвлөгөө өгөх тийм зорилготой явж байгаа. Энэхүү бизнес аялалд маань 40 гаруй одоо үйлдвэрлэгч баялаг бүтээгч нар маань одоо оролцож байна. Тэгээ өнөөдрийн энэ үйлдвэрүүд маань хаяг шошго, за мөн жимсний чанарын чиглэл, за Монголдоос хүн цэврийн цаасаараа одоо тэргүүлэгч өрн тэрэг компаниудын бид нэр үйл ажиллагаатай танилцаад харилцан туршлага солилцоод за ийм үр дүнтэй арга хэмжээ олж байна. Үндэсний үйлдвэрлэгч Mon Level компани, Eden компани, уран дээрет компаниуд олон жилийн туршлагатай цалигсан их мэдлэгээ бизнес аялагчдад хуваалцаж, үйлдвэрээ танилцуулсан нь тус аяллаа өргөөжийг нэмэгдүүлсэн юм. Мөн тэднээс худалдан авалт хийж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа олон үйлдвэрлэгч илэрхийллээ. Ийм одоо том арга хэмжээнүүдийг авч байгаа нь одоо бид нар өшөө одоо үйлдвэрээ өргөжүүлэх, тэгээд хүчин чадлаа нэмэгдүүлэх, гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдийн чанарыг одоо Европ стандарттэй хэмжээнд одоо хүрэх ийм боломжуудыг биднэрт олгож өгч байна. Тэгээд өчигдөрхөн одоо Монгол улсын ерөнхийлөгч нагийн хүрэлцэх 42 дахь одоо үйлдвэр нь манай дээр ирлээ. Тэгээд 43 дахь үйлдвэр Eden компанид ирсэн байна тийм үү. Тэгээд одоо ингээд манай Eden компаниас манай харилцагч одоо бүтээгдэхүүн одоо энд байна. Олон компаниудтай танилцж бас хамтарч ажиллах боломжуудыг бид нар бас ярьж байна. Ер нь бол Монголын үйлдвэрүүд хамтарч ажилласнаар энэ эцсийн бүтээгдэхүүн гардаг байгаа. За манай үйлдвэрлэлийн хувьд манай үйлдвэрлэлд хамтарч ажиллах боломжтой баялаг бүтээгч нар байвал одоо энэ уулзалтын дараагаар надтай бол манай үйлдвэрийн даргатай харьцаараа ялангуяа одоо сая орж харсан бах тийм Сабаглавод дээр хамтарч ажиллаж болж байна манай дээр. Өшөө энэ дагалдах түүхийд болон энэ бор цаас хийдэг үйлдвэр тийм юу бол хамтарч хийдэг бүгдээрээ бас бие биенээ дэмжиж хамтарч ажиллахад бид бол бэлэн байгаа шүү. Энэ үйлдвэрлэгчдийг үйлдвэрүүдэд танилцуулж байгаа байдаг. Манай энэ үйлдвэрт бол яг хоо харилцагч нэмэгдэнэ гэж бид нар ойлгож байгаа юм. Харилцагч нэмэгдэж байгаа болохоор бидний ашиг орлого нэмэгдээд бидний амьдрал сайжрна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр улс их орнууд Монгол улсынхаа энэ нэг 95% ч юм хувьд юм хүнсний үйлдвэрлэгчдийн шашхыг бол юу яаж хангаж байна. Тэгэхээр бид нар бол одоо яг гадаад руу урсж байгаа бажуудын нэг урсгалыг бас дотооддоо шингээж байгаа нэг хэлбэрлэлтэй. За өнөөдөр манай хамт олонтээр хамт баялаг бүтээгчд маань ирж байна. Бид нараас баяртай юмаа. Хүрэлцэн ирсэн баярлаа. Манай үйлдвэр цаашдаа ингээд өргөж алхныг шатаар авч байгаад бид маш баяртай байна. Миний бодлоор энэ үйлдвэрт ингээд ажиллаад одоо бараг 8 дахь жил рүү орж байна. Тэгээ өнөөдөр манай үйлдвэртэй ингээд танилцж байгаа. Энэ багийнхан аягүй их талархаж байна. Компанийнхаа бүтээгдэхүүн болгоноор аягүй их бахархдаг. Яагаад гэвэл одоо байгальд урж байгаа тэр эрүүл тэр бүтээгдэхүүнийг Монголын ард түмэнд гар дээр нь өдөр тутам хэрэглэх тэр бүтээгдэхүүн ингээд болгож үйлдвэрлэж байгаа аягүй их баяртай. Манай компанийн хувьд бол ISO 9001, ISO 22000 стандартыг нэвтрүүлсэн үйлдвэр байгаа. За өнгөрөгч 4 сарын 13-нд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх манай үйлдвэртэй танилцсан. За одоо бас баялаг бүтээгчд маань манай үйлдвэртэй танилцж байгаа бас таатай байна. За хүнсний үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгч байгууллагууд маань бас үйлдвэр дээр ирж манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж за сайн туршлагаа солилцож байгаа нь өөрөө нэлээд тийм сайхан үйл явдал болж байна. Монголын ард түмэн ухаантайтай үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа, дэмждэг улсууд их байдаг, утасддаг. Миний утас одоо энэ орон бэрийн дэм бүтээгдэхүүний танилцуулга бүтээгдэхүүн дээр өөрөө байдгийг. Би ажилчдаа ороод үйлдвэрлэлөө ороод ийм санал ирлээ шүү, ингэж байна шүү гэд танилцуулдаг. Ажилчид хийж байгаа улсууд маань ч гэсэн их урамтай байдаг. Бид бас үйлдвэрээ бусад баялаг бүтээгчтэй танилцуулаад явж байгаа нь бас надад бол бахархалтай санагдаж байна. Тэгээд энэ олон баялаг бүтээгч бас салбарын хүмүүс, үйлдвэрлэлийн хүмүүс маань явж байгаа шүү. Тэгээд ер нь бол хамтарч ажиллах бүрэн боломж байгаа. Манай үйлдвэрийн 100% байгалийн гаралтай целлюлозын төвийн дээр маш олон төрлийн одоо 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголдо үйлдвэрлэж үйл ажиллагаагаа явуулж байгаа манайх 40 гаруй ажилтнтай. Өрийн харин цэврийн цаасны үйлдвэр маань болохоор целлюлозын цаасаар өрн
нойлон цацаа хийдгээр онцлогтой. Энэ нь болохоор анхны модноос гаргаж авсан анхны түүхий дээр цаасаа хэрэглэгч нарт хүргэж 100% органик цаас үйлдвэрлэхээр онцлогтой байгаа. Тэгээ өнөөдрийн энэ үйлдвэр дээр ирснээрээ бас дахиад нэг давуу тал буюу манай нөгөө цэцгийн тос савлгааны маань одоо яг энэ нөгөө гол түүхийдээ бид нар эндээс олоод харчлаа. Тэгэхээр одоо удахгүй Monlabel компанийнхаа захиралтай танилцж аваад хамтран ажиллах боломжтой эсхэ ингээд нөгөө асуугаад ингээд үзчих байх гэж бодож байна. Манай үйлдвэрийн хувьд ч гэсэн ийм стикер хийх шаардлага байсан. Бид өөр газраар өртөг өндөртөгөөр шийдсэн байгаа. Гэтэл энд өшөө хямд автоматар ийм шийдэх юм боломж бол жилийн өмнө байсан байна. Ийм сайхан үйлдвэр дээр ирэхэд харахад ийм бахтам сайхан, бахархмаар сайхан санагдаж байна. За энэ төр аялалд оролцож байгаадаа их баяртай байна. Олон үйлдвэрүүдээр ингэж орж танилцаж, үйл ажиллагаатай нэгж танилцаж явж байгаа. Баяртай байна. Олон үйлдвэр эрхлэгчнэртэй бас танилцж байна. Тэгэхээр дотоодын үйлдвэр эрхлэгчнэр маань нэгнийгээ өстөл мэдгүй, таньдгүй бүтээгдэхүүнээ нэг сурчлаад байдгүйгээс болоод хэдэн бид мэдгүй гатны тийм бүтээгдэхүүнийг авч ирэх тохиолдол нь маш байд юм байна. Тэгээд монголчууд одоо асар их дэлхийгээр тархсан байгаа. Энэ монголчуудынхаа сүлжээг ашиглан бид нар энэ одоо хүнсний үйлдвэрлэл тэр дундаа эрүүл хүнсийг бид нар дэлхийд нийлүүлэх тэр кластрын урсгалыг бид нар одоо хийх боломжтой маа. Хүний кластер нь бол бэлэн болцсон байгаа. Одоо бол бараа бүтээгдэхүүнээ бид нар яг чиглэлээр нь хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр гэдэг ингээд чиглэлээр нь ингээд үе шаттайгаар системтэй бэлтгээд бодлогоор цаашаа хэрэгжүүлээд явбал бид нар одоо ингээд хамтраад ажиллахад бол бэлэн байна гэдэг нь өнөөдөр ингээд харагдаж байна. Салбар нь өөрчлөгсөн. Үйлдвэрийн ерөнхийдөө нэгдсэн ингээд нөгөө зарчмууд, системүүд адилхан байдаг болохоос маш их туршлага судалж байна. За илүү ийм уран зориг авч байна. Ямар ингээд тэ хийж байгаа ажлаар хүмүүсийнхээ хөдөлмөр бүтээлээр бахархаж байна. Дээр нь илүү их уран зориг авч байна. Монголд одоо анх удаага баялаг бүтээгч нарын салбарын хүмүүсийг маань ингээд цуглуулад бидний нэг баг болгоод төрөл төрлийн үйлдвэрийг үзүүлж байна. Энэ маань биднэрт хамгийн гол нь маш сайн туршлага судлах ийм үйл ажиллагаа болж ингэж харж байна. Өөрийн нүдээр харлаа. Бас энэ болгоныг тэрийн болгон мэддэггүй байж тэгээ бас эдингийн энэ сайхан их орондоо үйлдвэрсэн жимсний чанарыг бас авч хэрэглээгээд бас холбогдолоо. Үнэхээр бид нар бол манай Монгол улс нь бол хөгжих нь ойлгомжтой юм байна тийм ээ. Томоргон тодорхой юм байна. Яагаад гэвэл одоо манай үндэсний үйлдвэрлэгчид бүгдийг аягүй сайхан үйлдвэрлэж байна. Монгол улстай нэлээ ихийг бүтээсэн тийм маш их ажил хийсэн ийм туршлагатай бизнесмэнүүдийн үйлдвэрлэлийг ингээд үзээд туршлага судлаа авч байгаа гэхээр баяртай байна. Тэгээд дээр нь энэ гурван үйлдвэр өнөөдөр ингээд аялаад үзэхэд бол би яг энэ хүмүүс шиг ингээд бас уналттай үедээ онж өсөх үедээ өсөж явдаг юм байна. Гэдгээ бас их сайхан ойлгож авлаа. Чимээгүй хөдөлмөрлөж даруухан аж төрдөгч хийж бүтээсэн зүйл ихтэй үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэж эдвэг санаачлагтай болгох ажил ийхүү хурдтай өрнөж байна. Тэд бол хүнд хэцүү цаг үед тунаж үлдсэн тууштай хөдөлмөрч цөөхөн хідэн баялаг бүтээгчдийн төлөөлөл юм. Тус бизнес аяллаа хүрээнд тэд дурчлагтай нэгнээсээ зөвлөгөө авч чадвартай нэгнээсээ суралцж залуу үедээ урам хайрлаж ахмад үеэрээ бахархаж нэг өдрийг өнгөрүүллээ. Эх орондоо баялаг бүтээж буй үйлдвэрлэгчид бол эх орныхоо жинхэнэ баялаг.